За бичлэг орчоо. Орчиж. За 65 гэдэг. Бодчих жоох. Сая 64-ийг утсан ч юм уу. Хөө математик далаад живэнг алтал. Одоо нөгөө нэг 64 дугаар бодлогон дээр олоодсон коэффициентуудаараа тухайн одоо язгуурыг наривчлалтаагаар олох бодлого орж ирж байна. Тэ? Хэрэглэх гэсэн үг шүү дээ. Одоо нэг л хэрэгжилж юм л да энэ хоёр дээр надад нэг юм хийсэн. Энэ нэг тааснаа. Яг нөгөө томьёд чинь коэффициентудаа оруулаад ингээд явахаар хоёрын язгуур руу төгсөж байгаа байхгүй юу? За хамгийн эхлээд 2-3-ыг зүйтэй 1.1. За энийг зүгээр 2-ын язгуур бол 1.5 тий. За энийг копич. Тэгэхээр за энэ зөв тооны машин батж байгаа бодлоо. Тэгэнгүүт манай нөгөө convergent буюу ингээд сайжруулах аргаар бодох нь болохоор бид нар болохоор ингэж бодоод байна гэсэн үг. 1.5 ихлэ гарна. Дараа нь 7 хувахан 5 гэдэг чинь 7 хувахан 5 гэдэг чинь шууд 1.4 гарна. Төгсөж байгааз. За одоо 17 хувахан 12. За тэгэхээр бүр төгсөж байгааз. Гэх мэтчлээ одоо энэ ингээл ботрохаар явах тусмаа улам л яг нэг 2-ын еврогоо төхөдөх байхгүй язгуурлага. Тэгэхээр тийм л зорилгоор түрүүний коэффициентүүдийг бодож олоод исэн юм байна шүү дээ. Одоо 41-ийг 29 тоо. Одоо энэ төгч нь үү дэлгэж үү. За ингээд улам л ойртоод байна гэж үзэж байна тийм. За ингээд байж болж байна тийм. Одоо хоёрын язгуурыг бол 10 дахь одоо ойртолт нь бол энэ байна тийм. За тэгсэн чинь нөгөө алдартай математик Е тоо шүү дээ. Е тоо ч гэсэн энэ коэффициентуудаар Е тоо гэж энэ наривчлалтаагаар олж болт юм л да. За тэгэхээр Е тооны коэффициентууд нь энд байна. Эхлээ 2-оос эхэлнэ тэгээд 1 2. Тэгээд үүнээс цааш бол 2 шиг 1 яваад 4, 2 шиг 1 яваад 6 гэх мэтчлэн 2 шиг 1 яваад 2-оор нэмэгдээд байгаа тэгээд энэ коэффициент нь. За тэгээд Е тооны үед эхний 10 конвержент гэх юм уу юг нь гаргасан байна л да. Сайжруулалтын гэх юм уу. Эхлээ 2 гараад дараа нь 3 гараад тэгснэ 3.8 гараад ингээд эндээ ирэх тусмаа улам Е тоороо төгсөн байгаа байхгүй юу. За тэгэхээр 10 дахь юу лээ энэ энэний дээдлийнх хэсгийн цифруудын нийлбэр нь 17 байна л да. Тэгэхээр 1000 дахь энэ конвержентийн дээдлийнх хэсгийн тий цифруудын нийлбэрийг олоо. Би энийг одоо яг өмнө хэлэхэд зүгээр яг өмнө хэлэхэд бодохгүй. Би зүгээр энийг яаж гаргаж ирсэн бэ гэдэг энэ гаргалгааг нь л зүгээр хийж үзүүлье. Тэгээд тэрийг би 65 дугаар бодлогын бодолт гэж үзнэ. Яг тэгэхээр энэ 100 гэхээр олон оронтой тооны үргэлжлэл явчихна л да. Тэр нь миний юу биш. Тэгээд олон оронтой тооны яг одоо яг энэ дээр бол бодохгүй ямар ч юу болох. Утгах чалах. Тэстэй тэрг бол гарах юм чи тэ. За тэгэхээр манай коэффициент бол юм байгаа. Эндээс бид нэр зүй тогтол харах юм бол 1 2 дугаар коэффициент бол биш 1 2 3 дугаар коэффициент бол 2 1 2 байгаа. За тэгээд түүнээс хойш бол маа ингэ тогтмол байна шүү дээ. За тэгэхээр би нэг зүгээр ямар ч л байсан гэсэн.
коэффициентуудаа хийчих тий. 2 1 2 1 1 4 1 1 1 4 1 1 6 тий. Тэгээд дахиад 1 1 8 тий. За бид нар зүгээр 10-ын л болоо. Энэ коэффициент нь бол ингээд байж л байгаа шүү дээ. 1 1 10 ч гэх юм тий. За бид нар болохоор 10 дахьын энийг олж үзье тий, цифруудын хэлбэрийг. Тэгэхээр 10 За тэгэхээр манай бодолт бол одоо бид нар шууд төндрөөсөө хэлбэртэй шууд орно шүү дээ. Яг энэ амар 10 ингээд үргэлжилсэн байгаа хэсгээ. Энэ болохоор нөгөө манай Эрдэнэ цэвэр ба түүний нөхөд. Түүний өөрт ингэхэн содог хүмүүс аа. Ингээд цэвэрлээ орж. Чиглэл шатраа тоглоо сайхан. Тоглоогоо. Хүмүүс орж ирж минь танилцж байна. За 10 дахь функц маань нэг их бахан К-гийн А гэдэг хэлбэртэй байгаа шүү дээ. Тэгээд бид нэгээр D гэж хэлж шүү дээ. Тэгээд К-гийн юуг доод гэж хэлж шүү дээ. За тэгээд за 9-өөсөө тэгээд эхлэж шууд одоо арай хөнгөрөөд байна. Бид нэр яах вэ гэхээр нэг тийм T гэдэг нэг авах юм байна. Манай D юу болох вэ гэхээр D дээр чинь нөгөө нэг манай K9 орж ирж шүү дээ. K9-ийг бид нэр доодоор нь үржүүлж боторхайн дээр тавих хэрэгтэй шүү дээ. Тэгээд D-ийг буцаага нэмж шүү дээ. За одоо байрын эсэл чинь тий. Дэд дот хоёрынхаа. Тэгэхээр дэд тэнцүү дэд гээд дэд тэнцүү дот гээд дот тэнцүү тэгээд. За ингэж үжилтэл тэгээд л нөгөө чинь гараад ирнэ дээ. Тэгээд дэд нэг дот нэг. Ката тэнцүү. Бид нар ингэхгүй. Давталтаа бичиж шүү дээ. 9-өөс эхлэн. Гэхдээ манай 9-дгээр юу чинь Кагаас хасах нэг байгаа бах тий. Биш ээ 8-аас хасах нэг. Байрлал нь. Яг 9 дэх коэффициент 8 дээр байгаа бах. Тэгээс эхэлсэн учраас. За 536 1457 дэд дот би байрын солчч те. Аа чи хамгийн сүүлдээ байрын солих шаардлага байхгүй шүү дээ. Тэ. Тэрийг бол мэдчихэж байгаа нөгөө нэг. Хамгийн сүүлдээ бол байрын солих шаардлага байхгүй. Хамгийн сүүлийн алхам дээр. За ер нь бол энэ нь одоо жишээлбэл таны 18 хвчлэлтэй хөлбөр нагаад байгаа байхгүй юу? Хилж үзье л да тий. Тэнцүү би байрс үлдсэн гэсэн тий. Энийг дадлаар утна. Яад үлээ. Ингэдэг үлээ. 200-ны дүү. Тэгээ энэ арилжчлан жах юу ах шиг байна. Сог ах шиг. Тэр нэмчүүл. Тоочин
718 нэлээд төгссөн ба штэ. За тэгэхээр ерөнхийдөө энэ тэмээг ашиглаад энэ тоонуудыг яг олж байгаа тэр наривчлалаа сайжруулах юм математикийн нэгэн аргыг бид нэр үзэж ярилцаж тэгж хэрэгэллээ. Энэ 64 65 өмнө хоёр дээр нэг бас нэг бодлогон дээр хийсэн шүү дээ. За 65 ингээд болсон. Олон хүнтэй таан дээр бол би яг одоо хийхгүй. Та нар сонирхож байвал өөрсдөө гэрийн даалгавартай хийгэр гэж хэлье. За тус.